сайн байцгаана уу? 4-р ангийн гэрээний даалгаврыг танилцуулж байна. За бид өмнөх хичээл дээр ажлын талбар буюу ажлаас гадуурх талбар гэж утсан. За ажлын талбар маань бидний нөгөө бэкграундаараа таглаа тавьчихсан байгаа энэ цагаан хэсгийг хэлж байгаа. За ажлын бус талбар маань энийг цаашлуулаад жижигрүүлэхэд гадна талын саарал хүрээг нь хэлж байгаа. За тэгвэл бидний зохиомж юу болох гэдэг вэ гэхээр ажлын бус талбар буюу харагдахгүй байгаа хэсгээс робот болон нисдэг тэрэг маань гарч ирээд одоо ажлын талбарт орж одоо дэлхий дээр очино гэсэн үг. За түүний дараа дэлхий дээр очиход дэлхий маань алга болно гэсэн ийм эффектийг хийх гэж байгаа. За үүнтэй адил болон үүнээс арай үүнтэй төстэй бас сэдвүүдээр та бүхэн өөрсдөө сэтгэд хийж болно. За тэгвэл эхлээд роботон дээрээ команд өгье. Роботон дээрээ дараад идэвхжүүллээ. За анимашн хэсгээс за хөдөлгөөнөө сонгоё. За багш нь кастом байцыг сонгосон. Өмнөх хичээл дээр сонгож үзүүлсэн тийм ээ. За робот маань явлаа. Дэлхий дээр очлоо. За энэ ингээд ирээд харъя. Энтрээ дарлаа. Ирсэн. За дараагийн анимашн өгье. За одоо нисдэг тэргийг төвчүүллээ. Дахиад кастом байцаа сонголоо. Нисдэг тэрэг маань ажлын гаднах талбараас ажлын талбар руу орж ирээд дэлхий дээр очлоо. За одоо харъя. Дэлхий дээр ирлээ. За ингэнгүүт энэ хоёр маань ирээд уулзчихна. За одоо тэгвэл үүний дараа дэлхийгээ яаж арилгах вэ гэхлээр одоо дэлхийгээ төвчүүллээ. За энэ анимашн хэсгээс дахиад сонголтоо хийнэ. Сарнаад алга болох хэсгийг хамтдаа сонгоё. За дэлхий маань энчээ эргэлдээд object color буюу за энийг сонгоч. Тэгээд харъя да. Явлаа. Ирлээ. За энэ эффект маань болохоор дэлхий маань ингээд навчаад байна тийм ээ. Line color. За юутаж хэдүүлээ яг өөрийнхөө сонголтоо сонгоё гэх юм бол энэ анимашн хэсгийн энэ одтой хэсгээс дэлхийдээ тохирох сонголтуудыг хийж болно. Энэ ногоон, шар, улаан гэсэн сонголтуудаас хийгээд өөрсдийнхөө хүссэн сонголтыг хийгээд дэлхийгээ хувиргаж болох нэ. За юутаж эсвэл багш нь дэлхий дээр ирчихлээ гэдэг юм оддог сонгочих. За одоо шалгаад үзье. Робот очлоо. Нисдэг тэрэг очлоо. Дэлхий маань алга болчихлоо. Окей. За гэтэл робот маань за дахиад харъя. Робот маань дэлхийн нисдэг тэрэгний цаагаар нь ороод байна. Явлаа. Тийм ааз. Тэгвэл одоо роботоо яаж наадталтанд гаргах вэ гэхээр роботоо идэвхжүүлээд хөөмцсний за энэ arrange буюу энэ хэсгийг сонгоно. За энэ ямар утгатай вэ гэхлээр энэ тод шар маань чиний сонгоцсон байгаа роботыг илэрхийлж байгаа юм. Бусад энэ цагаан дөрвөлжин маань роботтой хамтдаа байгаа дөрүүдийг илэрхийлж байгаа. Тэгвэл хамгийн дээдлийнх нь робот нь хамгийн наанаа байна гэж байна. За дараагийнх нь робот нь хамгийн цаанаа байна гэж байна. За тэгвэл одоо бид нэр робот хамгийн наанаа байх хөлбөрийг сонголоо. За дахиад явуулаад үзье. Робот явлаа. Нисдэг тав гэрлээ. Ингээд дэлхий ариллаа. За энэ мэтчлэн хийж болох нэ. Гэрээний даалгавраа 4 өөр сэдвээр 4 өөр өгүүлэмжтэй бүтээл хийгээд багшийнхаа мэл хаяг руу явуулаарай.